Болдоотор Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 13 дугаар хэсгийн анхлагчаар 4 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр Улаанбаатар Төмөр замын их сургуулийг галт тэрэгний машинист мэргэжлэр төгссөн. Тэрээр түнд тулгамдсан олон асуудлуудаа шийдүүлж чадахгүйсэн тул иргэдийн дуу хоолой болох зорилтыг тээж хэсгийн анхлагчаар ажиллаж эхэлжээ. За Болдоотор өглөө 8 цагаас оройн 17 цаг хүртэл ажилладаг. Тэрээр өдөртөө 40-оос 50 өрхүүдээр орж хэрэгтэй мэдээллийг хүргэдэг байна. Мөн хүн ам цөөтэй асаргаа амжиргаа хэрэгтэй айруудад эм хүргэх шаардлагатай зүйлүүдээр нь тусалж ажилладаг байна. За ажил ихтэй учраас заримдаа өдрийн цагаач уух зав гардаггүй гэлээ. Тэгээ энэ тоглоомын талбайны газар бол энэ дор нь нөгөө шугам байдаг гэд тэгээд энэ урдуураа ингээд битүү устай ус тогтдог баг нуур болчдөг гэсэн. Тэгээд тим талбай гэсэн. Энд дээр хог шороо ихтэй тэгээд хогийн цэг шахуу тим байсан газрыг одоо эсхийн ахлагчд болон засаг дарга санаачлагаар өөрсдөө одоо дүүргээс дэмжлэг аваад бас иргэдийн талархал хүлээсэн ийм сайхан ажил болсон. Тэрээр засаг дарга болон бусад хэсгийн ахлагчдтайгаа хамтарч ус тогтож иргэд явхад хүндрэлтэй байдаг байсан газрыг тогтжуулж хүүхдийн тоглоомын талбай, чирэгжүүлэх талбайг тогтжуулжээ. Энэ нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган хүүхдүүд цаг заваа өнгөрөх боломжийг бий болгосон гэлээ. 260-аас насрагаатай болоод харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Тэднийхээ одоо жишээлбэл одоо өрхийн эмнэлэг дээр өгсөн шинжилгээг энэ ойртуулж өгөх, заримдаа одоо авч чадахгүйгаа эмийн төхөөж өгөх, зарим хэвтрийн болоод хөл гар муутай хүмүүстэй бол бас холбогдоод юу хэрэгтэй байна. Одоо байгаа юм ойртуулж төхөөлж өгөх гээд байнгын холбоотой л ажилладаг. Тэрээр галт тэрэгний машинист мэргэжлэр ажилладаг байхдаа гар дээрээ 5-8 сая төгрөгийн цалин авдаг байсан гин харин өнөөдөр гар дээрээ сая хүрэхгүй төгрөгийн цалин авдаг. За хэдий сард авдаг цалин амжиргаанд хүрсдэггүйч иргэдийг аюулгүй тав тухтай орчинд амьдруулахын төлөө хичээнгүлэн ажиллаж байна.